Сайн мэцгаано коуч Окодигийн дараагийн подкаст давтаа морилно. Тэгэхээр би саяхан блог дээр нэг сар ямар байсан бэ гэсэн өөрийнхөө дүгнэлтийг бичсэн байгаа шүү. Тэгэхээр хэрвээ та одоо ингээ 20 дугаар сартаа орчоод тэгээд оныхоо зорилтынхаа хүрээнд ямар байгаагаа ойрч шалгаагүй бол тэр нийтлийг орж харахаа битгий мартаар тэгээ хэлхийд тийм ээ. Хүн зорилгоо бичвэл хүрэх магадлал айгүй өндөр байдаг. Нэгтгэн хоёрт нь бичсэн зорилгоо дахин сөхөж ингэж харж дүгнэлт хийгээд их юм бол бас амжилтанд хүрэх магадлал чинь тэр мөрөөдлийг тэр зорилгыг биелүүлэх магадлал чинь өсдөг гэдгийг битгий мартаарай. Өнөөдрийн сэдэв болохоор үгийн хүч. Таны ярьдаг үг хэллэгийн стил чинь ер нь ямар байх ёстой вэ? Хүн ер нь яриа хүнтэй ярьж байхдаа ямар гормыг даах ёстой бэ гэдэг тухай ярилцъя гэж бодлоо. За энэ сэдв миний хувьд аягүй чухал сэдв. Би юу ойлгож авсан гэлээ. Би бол ер нь бол үг яриагаараа амьдралаа зогоодог хүн. Тэр бол ойлгомжтой. Бичгийн хэлбэрээр, ярианы хэлбэрээр өнөөдрийн ажил дээр би уулзалт хийдэг, хилэлцээр хийдэг, борлуулалт хийдэг. Би компани авч явж байхдаа багийнхныг амаараа хэлээрээ яриагаараа удирддаг. Тэгэхээр энэ бол миний хувьд аягүй чухал зэмсэг байдаг. Тэгэж тогтохгүй би энийгээ бүр өөр ингэсэн яаж авч явах вэ гэдэг дээр өөрийн итгэл үнэмшил байсан. Одоо болтол миний боддог байсан зүйл нь юу вэ гэхэлэр хүний үг хэл гэдэг бол маш чухал хүчтэй гэдгийг айгүй дагаад тэгээд хүний үгээр хүнийг нэг бол алж болно үнэнгээсээ бүр яг эсвэл хүнийг бүр амьлуулж болно. Бас яг атсан үнэнгээсээ ерөөсө хэтрүүлж яриаггүй зүйл байгаа тийм. Тэгвэл ийм хүчтэй зүйлийг би өөрийнхөө амьдралдаа яаж авч явал зүгээр юм бэ гэж бодсон бэ гэхлээр би болохоор юу гэж бодсон бэ гэхлээр үг гэдэг зүйлийг бид нэр айгүйх оновчтой айгүйх хаягдaltaгүйгээр айгүй зөв хамгийн одоо юу бүтээмжтэйгээр ухаалгаар ашиглаж сурах нь зөв гэдэг дүрмийг би дагдаг гэсэн. Тэр нь юу гэсэн үг юм гэхлээр миний нөгөө сургалт янз бүрийн юм дээр яриад байдаг асуултанд хариулт сурах, асуулт сурах. Хүн ингээд юм ярьж байхдаа ярих гэсэн зүйлээ хамгийн оновчтой мэдээллээр нь хамгийн товч тодорхой хэлж сурах гэдэг гормыг би маш их дагдаг байсан. Тэгтээ ойлгомжтой энэ бол нэлээд хитэрсэн, туйлширсан горим гэдгийг бас хүлээн зөвшөөрж байна би. Хүмүүс ч гэсэн тийг санагдаж байгаа. Тэгээ тэр нь үнэн. Ихэнх хүмүүстэй харьцахад би яг одоо тийм наривчлалтайгаар юу хаягдлуугүйгээр хэлийгсэн зүйлээ дандаа яг бодож байгаа зөв хэлдэг хүмүүс гэмэл 100 дотор 2 хүнтэй л таарсан баг. Тэгээ энэ статистик нь бас юу хэлээд байна вэ? Миний нарах зөв биш байж магадгүй гэдгийг хэлээд байна. Юу гэж хэлээд байна вэ? Ихэнх хүмүүс тэгж хүнтэй ярьдгүй, тэгж хоорондоо харьцдаггүй гэдэг сигналыг надад өгж гин гэсэн үг. Тэгээ энийг ярихдаа гэр бүл, найз нөхөд, хамтарч ажиллаж байгаа хүмүүс, танихгүй байгаа хүмүүс бүх хүмүүсийг ярьж байгаа шүү. Бүр ихтгэл үзэж байгаа төртөл би тийм боддог ба тийм. Тэгэд нэг өдөр байжсэн чинь би Amazon-ы Jeff Bezos-ийн Amazon компани үүсгэн байгуулагч. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Jeff Bezos гэдэг хүний түүхийг саяхан түүхийг айгүйх уншиж байсан. Тэгээ тэрэн дотроос нэг нийтлэл байгаа. Тэгээ би нэг нэр энэ ярьж байгаа зүйлээ өнөөдөр бас нийтлэл болгоо medium дээр бичсэн байгаа шүү. Тэгээ би 11 сараас хойш ерөнхийдөө юм бас бичгийн хэлбэрээр эднэрийг хуваалцаж байгаа. Тэрийг орж харахаа бит юм арт. Jeff Bezos өвөөтөөгөө эмээтэйгээ машинд явж байсан. Тэгсэн чинь эмээ айгүйх тамхи татдаг хүн байсан. Bezos-ийн таалагддаг байсан. Bezos айгүй ухаантай хүүхэд байсан. Тэгээ ухаантай хүүхэд байсан. Тэгээ эмээтэйгээ муудалцаж эхлэе. Тамхи ягаад хүний эрүүл мэнд хэрэгтэй хэрэггүй гэдэг тухай муудалцаж эхлэе. Тэгээ Bezos ухаантай болохоор аюу ухаантайгаа баталж харуулад эмээгээ гомдоож тухайн машин дотор уйлуулчихсан түүгээд. Тэгсэн чинь өвөө нь машин зогсоогоо өвөө нь машин барьж байсан. Bezos-ыг машинасаа дуудаж гаргаж ирээд хоёлаа эмээгээ тайвшруулж явах хоорондоо машины гадаа зогсож ярьж байхдаа өвөө нь хэлсэн үг нь юу байсан бэ гэхээр миний хөө чи нэг өдөр нэг зүйлийг ойлгох болно. Тэр нь юу вэ гэхээр ухаантай байхаас илүү хүмүүс рүү эерэг хүнд ээлдэг байх нь kind гэж ярьж байгаа. Ээлдэг. Нинжин гэд баг хэлчих нь илүү чухал шүү гэдгийг өвөө нь хэлсэн мэт. Энэ түүхийг уншсны дараа миний толгойд энэ түүх айгүйх гатсан. Энэ яахарахгүй нөгөө тийш нь бодуулж эхэлсэн тийм ээ. Одоо энэ миний өөрийн үг яриа руу хандж байгаа арга барил. Яг тэгвэл миний өмнөх арга барил нь яг тэр Jeff Bezos-ийн хүүхд төлбөртэй адилхан байдаг ус. Үнэн юм байвал үннийг үннээр нь хэл. Хэдий тэр хэрцгий сонсогдож байсан ч гэсэн хэдий тэр хүнд тэр үннийг хүнд таалагдахгүй мэдээлэл байсан ч гэсэн үнэн зүйлийг үннээр нь л хэл. Тэгэж тогтохгүй сэтгэл хөдлөл гэдэг зүйл үгээд авах ёстой гэж би айгүйх боддог ус. Тэгээ мэдээч хэрэг энэ үг намайг үхтлийн шанаатсан.
Энэ үг зөвхөн намайг шанаадаагүй мэдээч хэрэг. Бодит байдал нь бас юу болсон бэ гэхээр миний эргэн тойронд байсан амьдралд байсан хүмүүс ч гэсэн миний арга барилтай нийцгүй тэрний төлөө тэрний эсрэг тэмцэлддэг, тэрний эсрэг тийм мөргөлддөг байсан. Тийм тухтайгаар, тийм аятайхан миний хүснэр хүмүүс надтай ярьдаг байсан. Тэгээ энэ болгоноос би юу ойлгож авсан бэ гэхээр яг л Будда багшийн хэлдгээр тийм ээ. Альва зам гэж гол юм биш үү? Нэгтлэр рүүгээ туйшингуудаа үг хэлгийг тэр чигээр нь дандаа яг утга учирын ингээ өндөр 110% бариад байх хэрэггүй. Нөгөө талд нь бас үг хэлгийг хамаа намаагүй зоргоороо яриад ээж болохгүй гэдгийг бас ойлгоо. Тэгээ голд нь л авч явах нь чухал юм биш үү? Нөгөө талын ярихад нэг сануулах ёстой зүйл чинь шүү. Тэгээ энэ манай Азийн соёл дээр байдаг зүйл, энэ итгэвүүд айгүйх ингэдэг, монголчууд ингэж ярьдаг, энэ нөгөө шулуун биш нийгэм, бид нар шулуун гэдэг утгаар шулуун юм хэлдэг, эсвэл тойруугаар хэлдэг. Хоёр өгүүлбэрийн голуур нь завсрын санааг нь ойлгож, ухаж, тэрэн дээр үндэслэж харилцдаг ийм соёлтой хүмүүс бид нар. Монголчууд за тэгс хийж байгаа. Дэнүүхэн энд яг энэ хажууд энэ төр гэдэг үгнүүд ерөөсөө шууд утгаараа ойлгогддгүй. Монгол хэлэнд тэд нар нь ерөнхийдөө чиглэл заадаг, барагцаа заадаг болохоос нарийн юмыг ерөөсөө заадаг. Энэ итгэвгүйгээс төсөө мөнгө асуугаад энэ зүйл дээр хэдэн төгрөг зарцуулсан бэ гэвэл тэд нар 35 гэдэг тоог ерөөсөө хэлдэг. 30-аас 40-ийн хооронд гэж дандаа ярьдаг. Энэ бол соёлын онцлог. Монголд өнөөдөр бизнес ярьж байгаа ч гэсэн уулзалт хийх гэхэд тэгж байгаад уулзъя гэдэг бол жирийн хариулт. Маргааш үдээс хоош гэдэг бол жирийн хариулт. Барууны нөгөө бидний дассан нийгэм тэр айгүй хэцүү хариулт. Яг үл би тэгж юм төлөвлөхөд айгүй хэцүү байдаг болох. Нийгмийн тэр чигээрээ тэгж ажилтдаг болох. Гэхдээ Монголд болохоор нийгмийн тэр чигээрээ тэгж байгаад үдээс хоош маргааш тэгж байгаа яридаа гэдэг байдлаар ажилтдаг болохоор тэр гойр маань болдог юм шиг байгаад байгаа. Тэгэхээр нэг тал нь нөгөө тал нь энэ талтай хэцүү зүйл нь ойлгомжтой шүү дээ. Одоо би наа чи нарийн эрүүл мэндийн төр гэж юм ярихаар чинь та өдөр болгон нэг юм хийх. Нөгөө витамин нэмэлт бараа бүтээгдэхүүнээ өдөр болгон уухгүй байх гэдгийн хооронд баримтын ялгаа байдаг болохоор надад тэрийг тэр арга нь заримдаа энэ амьдралын хэм маягийн зааварчилгаа хамтдаа юм бүтээгдэг олон талд соёлтой хүмүүстэй ажиллах гэдэг дээр жоохон хэцүү болох гээд байдаг. Тэгээд би нөгөө тал руу хазааж эхлээд одоо жоохон дунд нь барьж эхэлж байгаа. Гэхдээ өнөөдөр би энэ нийтлэлийг медиум дээр бичгтээ гай авж байгаа ишлэл нь болохоор Thich Nhat Hanh гэдэг Вьетнамын мундаг багш хүн байгаа буддизмын багшийн бичсэн The Heart of Buddha's Teaching буюу Будда багшийн буддизмын үндсэн сургамж гэсэн энэ одоо орчуулж байгаа. Тэр номон дээр зөв яриа гэж юу байдаг юм бэ гэдгийг аюу энгийнээр тайлбарсан надад таалагдсан. Тэгээ би тэрийг өнөөдөр ер нь бид нар бүгдээрээ бас яг ингэж бодвол зүгээр юм биш үү гэдэг байдлаар өнөөдрийн подкаст дээр энийг хуваалцаж байгаа шүү. Буддизм дээр 4 үнэн байдаг гэж ярьдаг, тийм ээ. Нэгт хүн нь болохоор дука буюу зовлон зовир гэдэг зүйл байнга байдаг гэдэг тухай, хоёрт нь дэрнээс гарах арга зам байдаг гэж байгаа, гуравт нь тэрийг даахад зам нь юу байдгийг гэж байгаа, тийм ээ. Тэгээд тэр зам дотор нь юу байдгийг гэхээр зөв арга барил гэж нэг 8 зүйлийг ярьж байгаа. Тэр дотор зөв яриа, зөв бодол, зөв үйлдэл орж ирж байгаа. Тэгээд тэр дотор зөв бодол орж ирж байгаа. Тэгвэл тэрнтэй яг адилхан зөв тэрний яг тэр нэг хэсэг буюу тэр зөв яриа гэдэг хэсгийг хэдүүлээ өнөөдөр ухаж үзье гэж үзсэн. Тэр миний хэлж байгаагаар үгийг ингэж яриаг ингэж наривчлалтайгаар яг ингээд харцгаанаар авч үзэх нь буруу, магадгүй бас тийм эрүүл зүйн хэрэгтэй арга биш юм байна гэдгийг ойлгосон юм бол тэгвэл энэ буддизм дээр бид нарт нэг зааж өгж байгаа зүйл. Тэгээ би өмнө бас буддизмын би яагаад буддизм руу буцаж орж байгаа тухай подкаст хийсэн байгаа шүү. Тэрийг орж үзье гэвэл орж үзэр. Гэтэ зөв үг зөв яриа гэж юу юм бэ гэдэг дээр Thich Nhat Hanh номон дээр айгуу гоё. Thich Nhat Hanh угаасаа нэг хийж чаддаг зүйл нь дээр үеийн сургамжуудыг орчин үеийн үг хэлгээр айгуу энгийн болгож бид нарт орчуулж байгаа. Тэгээ нэрээ та буддизмын тухай нэг ном уншаад ерөнхий мэдлэгтэй болёо гэж орчин үеийн класс үзье гэж бол энэ номыг The Heart of Buddha's Teaching гэдэг энэ Thich Nhat Hanh номыг үзээрэй гэж хэлсэн. За тэгвэл зөв яриа гэж юу юм бэ? Sorry жоохон төөрчлөө. Нэгтэн зөв яриа гэдэг зүйл үнэн яриа байх ёстой. Худлаа яриад димий гэж байгаа. За худал хийхгүй, мэхлэхгүй, яриаг аваачаад, өгөгдлийг аваачаад өөртөө ашигтайгаар буруу ашиглахгүй, тийм ээ. Тэгтээ нэг сануулж байгаа зүйл нь үнэн л болохоор битгий хэрцгий зэмсэг болгож, бусдыг гомдоох гэж, бусдыг батлаж харуулах гэж, бусдад
сөрөг мэдрэмж гаргах гэж битгий ашиглаарай гэдгийг энэ ч сануулж байна. Тэгээ 2 дахь 3 дахь 4 дахь нь бас энийг орол. Тэгэхээр ихний яриа үнэн байх аягүй чухал шүү гэж. Энэ бол миний хувьд аягүй чухал зүйл. Хүн хийсэн гэж бол хийсэн, хийгээгүй гэж бол хийгээгүй байх. Энэ дээр маш олон залуучууд тэгээ бид нар ер нь бол зүгээр хүн үнэн ярина гэж байдгүй 100%. Миний бодлоор бид нар 2 үг болгоны чинь ярих юм бол ойролцоогоор 3 үг болгоны чинь нэг нь бол арай үннээс холдсон зүйл байдаг. Ялангуяа миний салбар стартап инновацийн салбарт хиймэл ирээдүйн бүтээгүй үл ойлгогдох зүйлийг бүтээж байгаа тэрийг батлаж харуулж байгаа хүмүүсийн хувьд үүсгэн байгуулагч гэдэг хүмүүс чинь угаасаа нэг жоохон хольж ярьдаг хүмүүс байдаг, дандаа үннийг ярьдаг хүмүүс байдаг. Тэгэхээр үнэн яриа гэдэг зүйл ихнийх нь байх ёстой шүү гэж. Аль болохоор үнэн байгаад. Тэгэд энэ үнэн яриа гэдгийн ард нэг гой болдог зүйл нь юу юм гэхээр та бүгдээрээ мэдж байгаа, би ч мэдж байгаа тэр нь юу юм гэхээр бид нар өнөөдөр мэдж байгаа зүйлээ санаатаагаар буруу юм уу худлаа юм уу төөрүүлж ярих үед бид нар өөрсдөө сэтгэл зүйн тогтворгүй байдалд ордог гэдгээс санах хэрэгтэй. Энийг нөгөө зүрх сэтгэлийн үйлдэл үгийн ялгаагүй болно гэж энийг би бас хэлж байгаа шүү. Хэрвээ бид нар яг хэлий гэсэн зүйлээ хэлчээд дэгчих юм бол зүрх сэтгэл амарна. Худлаа ярих, буруу ярих, санаатаагаар өөрөөр ярингууд зүрх сэтгэл дотор чи айц үүсчихэж байгаа. Ингэж яриа баригдуул яваа. Тэгж жаад угаасаа нэмэгд. Тэгээ нэг юм хэлчихэд худлаа ярьжгаад амжилттай ярьсан хүмүүс бараг байдаггүй шүү. Энийг би бүр одоо бол бүр үнэхээр ойлгож авсан. Хүмүүс тэгж боддгийн. Би заримдаа худлаа яриад өнгөрч штэ хүмүүс надад итгэж гэн гэж бод. Хүмүүс итгэж байгаа юм шиг ингэдэг бүгдээрээ сонсож явах та. Ярьж явах та. Тийм гэдэг. Гэтэ хүмүүс дотроо юу мэдчихэдэг гэж энэ худлаа ярьж байгаа гэдэг мэдчихэдэг. Нэгт нь хоёрт нь тэр хүний таны тухай үнэлгээ унж байд. Бүр дандаа шүү би таад таамалж байна. Хэдийгээр хүмүүс бүр хаах тийм үү энэ төр гэд хилээ зөвлөө та ямар мундаг юм бэ тэр хэлж байгаа ч гэсэн би нэг юм таад бүр амлж байна. Тэр хүн дотроо таны худлаа ярьж байгаа мэдж байгаа. Итгэвтэй тарихаар мэдгүй гэж магадгүй заримдаа. Итгэхгүй тарихаар мэдж байгаа. Яагаад вэ гэвэл бас нэг юм чинь нэг юм гэх юм артаа. Хүн худлаа ярьж чаддгүй. Яагаад гэвэл хүний зүрх чинь зөв мэдээлэл хизээ нэг цаг гарах хэрэгтэй байдгийн. Хоёрт нь хүний харилцаа гэдэг чинь зөвхөн үг хэллэгээр биш биеийн хөдлөлөөр, нүүр царай, хувирал, амьсгал бүх юмар орж байгаа гэдэг битгий мартаа. Та бүрэн биеэрээ худлаа ярьж чаддгүй шүү. Сэтгэл зүйн асуудалтай хүмүүс л нөгөө serial psychopath гэж ярьдаг хүмүүс чинь өөрийгөө үнэнгээсээ бүр худлаадаа итгүүлж чадсан хүмүүс л заримдаа 100% худлаа ярьж байгаа үний юм шиг ярьж чадах гад байдаг. Гэтэ ихэнх хүмүүс ярьж чаддгүй гэдгийг сануулъя. За хоёр дахь зөв яриа гэж ямар яриа байдаг? Ийдэг яриа байх хэвээр, kind байх хэвээр, kind words байх хэвээр, kind speech байх хэвээр. Энэгээр юу яриад байна вэ гэхээр нөгөө төрүүчийн миний эхэндээ ярьсан ишлэл байгаа даа. Үгээрээ бусдыг өргөж байх хэрэгтэй, дардгүй байх хэрэгтэй, даттдгүй байх хэрэгтэй, хүндэлдэг байх хэрэгтэй. Тэгээд урамшуулдаг байх хэрэгтэй. Энийг би балиар өдрөг ботник дээр ч энэтэй холбоотой ишлэл бичижсэн. Та найз нөхдийнхөө нэг бол мөрөөдлийг нь хүслийг нь устгах боломжтой. Үгүй бол тэр хүний айц болгоомжлыг устгах боломжтой. Тэгээд тэрийг бидний хийдэг нэг зэмсэг бол харилцааны маань нэм зэвсэг буюу яриа үг хэлээрэ байж байгаа. Бидний яриа буддизмын зааварчилгаар болохоор ийдэг байх ёстой. Үнэн байх ёстой. Гэхдээ тэрнээсээ илүү бас ийдэг байх ёстой. Ярих тоолондоо та хүнийг урамшуулж байна уу? Та хүнийг өргөж байна уу? Та хүнийг хүндэлж байна уу? Ийдэг, таалагдах ёстой. Хүн бэштэй яаж ч бодсон ихэнх тохиолдолд өөртөө эерэг мэдрэмжийг үүсгэсэн хүмүүстэй ярилцах, цаг өнгөрүүлэх, хамтдаа байхыг хүсдэг шүү. Начиг ингээд нөгөө хэрцгий үнний толийг урд нь тавих энтер гэдэг чинь гэрээтэйгээр хийдэг коучингийн ажил болохоос ш ихэнх найз нөхдүүдийнхаа хүрээнд хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн хүрээнд би тэгж амьдрал байгаадах юм бол хүмүүс надтай ярилцаж харилцахыг хүсэхгүй шүү. Тэрний хооронд ийдэг ярьдаг хүмүүстэй хүмүүс байхыг хүсдэг гэдгийг та мэдэж байгаа. Гуравт хүн таны ярьж байгаа үг яриа чинь юмыг нэгтгэх, хүмүүсийг нэгтгэх, юмыг бүтээх зорилготой байх ёстой болохоос салгах, хооронд нь дайсаг нэглэлийг бий болгох, эргэлзээг бий болгох, айцыг бий болгох зорилгогүй шүү. Harmony гэдэг зүйлийг бий болгох ёстой гэж. Speech needs to create harmony, division биш, салгах хэрэггүй. За энэ дотор юу орж байгаа? Хов живээс зайлсхийх хэрэгтэй.
Энэ айгүй хэцүү би мэдэж байна. Хүн хоорондоо нэг нэгнийхээ тухай мэдээллийг хов живгийн гормоор хөвчлэн хуваалцдаг гэдэг мэдэж байна. Гэхдээ тэрийг ядаж хийж байхдаа нөгөө ихний 2 дахь дүрмээ санаараа ээлдэг эерэг байх гэж чигээр. Бити буулгах айцыг бий болгох гомдоох тийм ээ. Тиймэрхүү зүйлийг хийсэн яриаг бити. Harmony гэдэг зүйл чинь хүмүүсийг нэгтгэх, эвийг ирэмлэх гэж байна тийм. Ямар ч яриа руу ороод хэрэлдээд гарах, тулдаад гарах гэдэг юм тухайн үедээ тэр нөгөө уур энтер гэдгээсээ болоод зөв арга юм шиг сонсогдож байгаа боловч хүний харилцаанд тэр ер нь бол бүтдэггүй гэдгийг баталцсан шүү. Богино хугацаанд тэр нэг хэрцгий жоохон зөрөгтэй алхам чинь үр дүн гаргаад байгаа юм шиг байдаг боловч яг урт хугацаанд ээлдэг эерэг тэгээд эв нэгдэл чинь хождог гэдэг нь дахиад батлагдсан. Нөгөө Африк үгээ санаар хурдтай явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл хамтдаа яв гэсэн юм гоё мундаг үг байдаг ш. Хүний хооронд яс саях, хүмүүсийг хооронд нь мууталцуулах, хүмүүсийг хооронд нь айлгалцах. Тэгээ одоо энэ дээр одоо чинь миний нэг баримталдаг болсон дүрм нь юу юм гэхээр надад хүн болгон таалагддаггүй. Надад хүн болгоны хийж байгаа үйлдэл хэлсэн үгнүүд нь үнэн биш гэдгийг би мэддэг. Тэгвэл тэрнээсээ болоод би энэ нэгэн хүнтэй тэр хүний тухай ярихаар надад мэдээч хэрэг тэр хүний тухай худлаа би зохиож тэр хүний чадаагүй юм чаддаг гэж ярихгүй, муу юмыг нь сайн гэж ярихгүй, тийм ээ. Тэр хүнийг худлаа би зохиогоод биш байгаа байдлыг нь товоолгож буруу дүр зургийг үүсэхгүй. Тэгвэл энэ нөхцөлд ийм хэцүү хүмүүсийн тухай ярих үед тэгвэл би яаж өнөөдөр эв нэгдлийг зохиосон яриа өрнөх вэ? Ядаж би тэр хүний тухай буруу юмыг шаардлагагүй бол ярихгүй байна. Ядаж би тэр хүний сөрөг зүйлүүдийн ганцхан ярихгүй. Би тэр хүнийг зохицоор нь ярих гэж хичээнэ. Би тэр хүний мэдгүй байгаа зүйлээ өөрөө би мэдгүй байна гэж илэрхийлнэ. Мэдж байгаа зүйлүүдээ хэлнэ. Тэгэхдээ би бас тэрнийхээ ард мэдээлэл дутуу байгаагаа хэлнэ. Ихэнх тохиолдолд бид нар ер нь бусад хүмүүсийн тухай хангалттай мэдээлэл байдгүй шүү. Тэрийг бас санагт. За тэгээд дөрөвтг нь зөв яриа гэж ямар яриа байх ёстой юм гэвэл дөрөвтг нь ухаалаг үгс гэж би орчуулсан байгаа. Гэхдээ үүн нөгөө mindfulness гэж байгаа. Юу гэсэн үг юм гэхээр таны үг хэллэгээ чинь хүнд очоод ямар нэгэн байдлаар үр нөлөө үзүүлж байгаа гэдгийг санаад тэгээ ярианда сонор соргог тэр үг хэллэг маань би өнөөдөр нөгөө түрүүчийн ярьсан зүйлүүдийн үнэн үг байна уу, илдэг үг байна уу, эв нэгдэлтэй үг байна уу гэдгийг шалгаж үзэж өөрөө тэрийг мэдэрч байхыг хэлж байгаа. Ярихаас өмнө үр нөлөөг нь бодох тухай ярьж байна. Импакт нь юу байх вэ? Үг маань хин нэгний сэтгэлийг эмчилж байна уу? Эсвэл шархлуулж байна уу гэдгийг бод. Ийм байдлаар сонор соо. Тэгээ энэ mindful гэдэг чинь ер нь буддизмын бүх юмны ард байгааг та бүхэн мэдж байгаа. Буруу зөв хийж бол зөв хийж байл тэрийг мэдэх нь л хамгийн чухал. Төөрөх согтуу юм шиг амьдралын дундуур явах матриксэд орж амьдрах гэдгийн эсрэг байх гэдэг шүү дээ. Тэгвэл тэрний эсрэг нь бид нар mindful байж сурах гэдэг. Амьсгалаа мэдрэх, орчноо мэдрэх, одоо цагаа мэдрэх, юу ярих гэж байгаа мэдэх, энэ үгээрээ би яах гээд байгаа мэдрэх, энэ хүний ярианд орохоор яах гээд. Тэгээ яг энэ дөрвийг ингээд нэг багцлаад миний одоо өөртөө энэ 2 дугаар сард ялангуяа гаргасан 1-р сард нэг гаргасан ишлэл нь ийм ишлэл байсан. Тэр нь юу вэ гэхээр та амьдралын юм болгоны тухай өөрийн гэсэн үзэл бодолтой байх албагүй шүү. Дахиад хэлчихье. Та амьдралын юм болгоны тухай өөрийн гэсэн үзэл бодолтой байх албагүй. Хүн болгон юм болгоны тухай үзэл бодолтой яриатай хэлэх юмтай байх албагүй. Өөрөөр хэлбэл зарим нэг зүйлээс хоцор. Угаасаа та юм болгоны тухай юм мэдгүй би өөртөө хэлж байгаа ш. Тийм болохоор зарим нэг ярианаас битгий оролцсон. Энэ дүрмийг би 1-р сард хэрэгжүүлэх гэж хичээсэн. Энийг үргэлжлүүлээ. 2-р сард миний нэг нэмэгдэж байгаа дүрм нь юу юм гэхээр ямар ч ярианд хүнтэй харилцаанд орохороо тэр ярианаас гарах үедээ би тэр хүнийг яаж эерэг урамшуулсан эерэг мэдрэмж гаргасан зугаатай сонирхолтой тийм яриаг өрнүүлж гарах вэ гэдэг зорилгыг өөртөө тавьж байгаа. Ямар ч ярианд орсон. Хэцүү яриа байсан ч адилхан, онцгүй яриа байсан ч адилхан, жоохон мөргөлдөөний яриа байсан ч адилхан би тэр ярианд ороод гарахдаа яаж эерэг
мэдрэмж, нөхцөл үр дүн гаргаж гарах вэ гэдгийг өөрөөсөө одоо энэ 2 дугаар сард сануулгах зорилгоор энэ дүрмийг би өөртөө гаргачихсан байгаа. За тэгээд нийтлэл эцэст нь би тэгвэл эдгээр зүйлийг энэ зөв яриаг хийхэд яаж өөртөө бас яг уу гэдэг дээр нэг 3 юм хуваалцсан байгаа. Орч танилцаарай. Тэр үеийн нэг үг байдаг тийм ээ, pen is mightier than a gun гэж хэлдэг баха. Тэгтээ би бас яг зүг санахгүй байна. Тэгтээ үг санаа нь юу юм гэхээр үг бол ерөөсөө төрөвчийн хэлж байгаагаар дайныг үүсгэх магадaltaй, бас дээрс нэг таймныг бий болох магадaltaй. Үг бол дэлхийг өөрчлөх магадaltaй, бас дээрээс нь дэлхийг дампууруулах магадaltaй. Манай нийгмийн олон лидерүүд, удирдагч нар, манлайлагч нар хүмүүс өнөөдөр энэ зэмсгийг заримдаа ерөөсө бодлогогүйгээр эсвэл сөрөг бодлоготойгоор, сөрөг зорилготойгоор айгүйх ашиглаж байна. Өнөөдрийн ялангуяа сошиал медиагийн ертөнцид. Тэгэхээр бид нар өнөөдөр ер нь ядчил энийг үзснийхээ хариуд би юу хийж эхлэсэ гэхээр би ер нь үг хэллэг гэдэг зүйлөө яриа гэдэг зүйлээр яаж ханддгийг надад бодлого байдаг юм уу? Миний зорилго юу юм? Тэгээ энийг би яаж өнөөдөр нийгмийн харилцаанд арай дээр сайжруулж болох вэ гэдгийг бодоосоо гэж хүсэж байна. 24 онд миний уншсан хамгийн дуртай номнуудын нэг байсан Courage to be Disliked гэж нөгөө тоогдохгүй, анзаарахгүй байх зориг ч юм уу тэгж орчуулсан байх хэвээр хоёр Япон зохиолч юм бичсэн айгуу гоё ном байгаа. Тэгээ тэр ном дээр нэг гардаг санаа нь юу вэ гэхээр амьдралын бүх асуудал харилцааны асуудал гэж хэлсэн байдаг. Тэгээд миний бодлоор тэр айгуу үнэн үг гэж бодож байна. Айгуу өндөр магталтай үнэн үг. Тэгээд тэрвэрээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр угаасаа бидний амьдралын ажил, амьдрал, карьер, зорилго, зориулт, эрүүл амьдрал бүх зүйл өштэй өөрөөсөө зөвхөн биш харьцаж байгаа хүрээллүүдээс, харилцаж байгаа амьдралд байгаа хүмүүсээс хамааралтай байдаг. Тэгвэл тэр хүмүүстэй харьцахад бид нэр зөв ярих, зөв харилцах айгүй чухал. Тэгэхээр энэ нэг зүйлийг ингээ зүгээр юм нэг тоохгүйгээр ашигладаг юм байж болохгүй. Яг л өнөөдөр би физиологоо яаж сайжруулдаг, яаж өнөөдөр стресс дээр ажиллаж, яаж өнөөдөр нойроо сайжруулж, яаж өнөөдөр ажлынхаа бүтээмжийг сайжруулж байгаа. Яг тэрнтэй адилхан үг хэллэгээ ч гэсэн бид нар яаж яриагаа зөв ашигладаг, зөв сайжруулах ёстой вэ гэдгийг бодох ёстой. Тэгэхээр энийг тэгж сүулт нь хийдэг, эсвэл хийцнийхаа дараа гэдэг зүйлөөш бид нар угаасаа хүн гэдэг амт өглөөнөөс орой болтол бид нар хитэн мянган үг хэлдэг хүмүүс байгаа. Тэгвэл тэрийг яаж өнөөдөр өөртөө хэрэгтэй, өөртөө эерэг амьдралд хэрэгтэй, харилцаанд хэрэгтэй нинжин харийг бий болгосон иймэрхүү зорилгуудад чиглэсэн үг хэллэг яриа болгож болох вэ гэж бодосоо гэж үзэж. За өнөөдрийн подкаст юм байна. Та хэд санал бодол юу вэ? Санал нийлж гэнэ үү? Нийлэхгүй байна уу? Өөр гоё арга байна уу? Та хэдий ашигладаг. Тэгвэл надад хуваалцахыг энэ ч комент сектанд бичээрэй. Би бас суралцмаар байна. Би одоо ингээд дуусчлаа гэсэн үг л ерөөс биш. Би одоо дахиад өөрөөр аргуудыг хэрэглэнэ. Тэгвэл миний ярьж байгаа энэ буддизм гэдэг энэ дээр үеийн энэ гоё энэ шашин энэ философт олон зүйлийн хариулт аль хэзээ байсан юм биш нэх бодоод ирэхгүй. Энийг дагчих юм бол ер нь олон талыг тэнцвүүлж чадсан шашинлаг гэж ярихаасаа илүү яг үнэхээр амьдралд хэрэгтэй бодит зааварчилгаа, эерэг зааварчилгаа, бүтэмжтэй зааварчилгаа байна гэж харж байгаа. Тэгээ би энийг дагчвал зүгээр гэж бодож байна. За тэгээ миний видеог анх удаага үзэж байгаа бол энэ суваг дээр subscribe гэж дарахаа битгий мартаараа энэ нэгний хаав. Манай баг 7 хоног болгон 2-3 видео оруулдаг байгаа. Тэгэхээр тэд нарыг цаг үед нарыг subscribe хийгээрэй. Тэгээ өнөөдрийн видео таалагдсан бол лайк дарж өгөөрэй, шеэрлэж өгөөрэй. Би та бүхнээс гуйж байна. За тэгээ өдрийгөө амжилттай, бүтээмжтэй амар мэнд өнгөрүүлээрэй. Гүнзгий амсгаа авахаа битгий мартаарай. Тэгээд дараагийн видеоор уулзцгаая.